Эрхэм суралцагчдаа төрийн аудитын сурвалж хүчлийн системд тавтаа морилно. Та өөрийн бүртгэлтэй имэйл хаяг, нууц үгийг ашиглан энэхүү системд нэвтрэнэ. Цахим сургалтын системийн энэхүү нүүр хуудас, сургалтын хуанлын, ажлын график, амрагдсан сургалт, хичээл, ном, тест, сорил, хэлэлцүүлэг, суралцагчийн судалж байгаа үзгээр сонгосон хичээлүүд, суралцагчийн суралцаж буй үйл явц, суралцагчийн системийг ашигласан цаг хугацаа, хандлт, сургалтын үндсэн ба нэмэлт материал болох ном, шинээр нэмэгдсэн мэдээлэл, суралцагчийн системд нэвтэрсэн тухай мэдээллийг тус харуулсан байна. Суралцагч та хувийн мэдээлцийг ашиглан өөрийн мэдээллийг оруулна. Мэдээллийг бүрэн гүйцэд оруулж дуусны дараа танд цахим сургалтын системээс суралцагчийн код автоматар олгогдох болно. Хувийн мэдээлэл. Цахим сургалтын системийн мэдээллийн нэгдсэн сангийн нэг хэсгийг суралцагчдын анх дахь хувийн мэдээллээс бүрдүүлнэ. Тухайлбал, суралцагчийн үндсэн мэдээлэл, суралцагчийн боловсрол, суралцагчийн ажлын туршлага гэсэн талбарууд байна. Эдгээр мэдээлэл нь сургалтын эцсийн үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, улмаар чанарын баталгаажуулалтанд ашиглагдах юм. Ажлын байран дахь цахим сургалтын үйл явцыг суралцагч та энэхүү үндсэн цонхны төслүүдийг ашиглан удирдан явуулах юм. Тухайлбал, сургалтын хуанлын, ажлын графикт таны хийж гүйцэтгэл зохих сургалттай холбоотой бүхий л ажлууд улирлын 7 хоног тус бүрээр тодорхой тусгагдсан байна. Энэ нь ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ, амжилттай сурч боловсрох боломжийг танд олгож тус болох болно. Сургалтын нэгдсэн хуанлын, төрийн аудитын сургалт хөгжлийн энэхүү системд энэ цаг мөчид зохион байгуулагдаж байгаа бүх хөтөлбөрүүдийн ерөнхий мэдээллийг харуулна. Үүнд хөтөлбөр тус бүрээр сургалтын хөтөлбөрийн нэр, сургалтын үйл ажиллагаанд оролцож буй зөвлөх багшийн тоо, суралцагчдын тоо, хичээлийн тоо, хөтөлбөрийн эхлэх дуусах он сар өдөр, хөтөлбөрийн үргэлжлэх 7 хоног зэрэг харагдана. Үндсэн цонхны ажлын график зэсэн дэх сургалтын хөтөлбөрийн код дээр дарж сургалтын төлөвлөгөөтэй танилцах боломжтой. Тухайлбал та эдгээр мэдээллийг харна. Үүнд сургалтын хөтөлбөрийн код, сургалтын хөтөлбөрийн нэр, сургалтын үргэлжлэх 7 хоног, сургалтын хөтөлбөрийн товч тодорхойлолт, хичээлийн код, нэр, кредит гэсэн мэдээллүүд байна. Сургалтын ажлын графикт суралцагчийн суралцаж байгаа хөтөлбөрийн эхлэх, дуусах өдөр, үргэлжлэх 7 хоног, цахим сургалтын системийн үндсэн цонхон дах хичээл зэс нь сургалтын бүхэл үйл явцын турш суралцагч таны ашиглах гол зэс бөгөөд та өөрийн судалж үзэхээр болсон хичээлийн код товч дээр дарж тухайн хичээлийн зорилго, энэхүү хичээлийг судлаж үзснээр суралцагчийн эзэмшил зохих мэдлэг, чадвар, дадал, хандлага, гүйцэтгэх бие даалтын ажлууд гэх мэт мэдээллийг авах болно. Хичээл үзэх товчийг дарахад уг хичээлийн агуулгыг судлаж үзэх боломжийг олгож буй энэхүү үндсэн нүүр хуудас нэгдэнэ. Таны сонгон суралцахаар болсон хичээлийн нэр, хичээлийн стандарт, хичээлийн товч видео танилцуулга, хичээлийн агуулгын сэдвийн нэрс 7 хоног тус бүрээр аливаа сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээл тус бүрийн тухайд уг сургалт явагдаж эхлэхээс өмнө сургалтыг зохион байгуулан явуулах баг, суралцагчийн эзэмшил зохих мэдлэг, чадвар, дадал хандлагын талаар заавал урьдчилан мэдээлэх үүргийг хүлээнэ. Энэ нь онлайн сургалтын эцсийн үр дүн, чанарыг үнэлж дүгнэх үндсэн шалгуур үзүүлэлтүүд болно. Энэхүү цахим сургалтын системийн суралцагч бүр нь хичээлийн агуулгыг системтэйгээр сэдв тус бүрээр үзэж судлах боломжоор хангагдсан бөгөөд суралцагч нь тухайн нэг сэдвийг судалж үзэхдээ тоглуулах гэсэн товчийг дарж агуулгын үндсэн хэсгийг үзнэ. Эхлүүлэх гэсэн товчийг дарж уг сэдвийн тестийг өгч өөрийгөө шалгана. Эргэж дахин өгөх боломжтой. Үзэх товчийг дарснаар уг сэдвтэй холбогдолтой хавсрагсан хичээлийн үндсэн ба нэмэлт материалуудыг үзэж судлана. Энэ нь суралцагчдад уг сэдвийг өргөн хүрээнд харьцуулж судлах боломж олгосон сургалтын виртуал орчинд бүрдүүлж өгснийг харуулж байгаа юм. Үндсэн цонхны мөнгө зэсэнд ажлын байран дахь сургалтын виртуал орчинд өргөнөөр ашиглагдаж буй онлайн сургалтын Udemy, Class Central, EDX, Mongolian Open Online Courses платформуудыг байрлуулсан байна. Эдгээр сургалтын платформудаас өөрийн сонирхсон дурын онлайн хичээлийг сонгон суралцах боломжийг системийн бүх хэрэглэгчдэд энэ цэсээр дамжуулан олгож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн онлайн хичээлийг амжилттай үзэж дүүргэсэн тохиолдолд
тухайн платформын сертификатыг хэвлэн авах боломжтой юм. Ажлын байр дах сургалтын виртуал орчин байгууллагын ажилтнуудын гүйцэтгэлийн соёлыг өндөржүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үүрэгтэй билээ. Эрхэм суралцагч таныг төрийн аудитын сургалт хөгжлийн энэхүү системийн хөгжлийн сургалт хэсгийг ашиглан өөрийн хамт олонны ололт амжилт, сайн дуршлагыг цаг алдалгүй хуваалцаж, ажил хэрэг болгон ажиллана гэдэгт бид итгэлд дүүрэн байна. Эрхэм суралцагч танд энэхүү төрийн аудитын сургалт хөгжлийн системийн боловсруулалт хөгжүүлэлтийг онлайн боловсролын ICOVS олон улсын стандартны дагуу хийж гүйцэтгэснийг бид үгээр уламжилж байна. Эрдэм оюун дэлгэрэх болтугай.